Монгол Улсын иргэний хандгаа өргөх ёслол өнөөдөр боллоо. Уг ёслолыг Монгол Улсын ерөнхий сайдын ивэлдор жил бүрийн 11-р сарын 26-ны өдөр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил 63,137 хүүхэд 16-наас хүрч байгаамаа. Тэдний төлөөлөл болж 850 хүүхэд төрийн ордонд иргэний хандгаагаа өргөлөө. Ерөнхий сайд Занданшдор иргэний хандгаа өргөх ёслолд оролцож 16 наснуудад баяр хүргэж үг хэллээ. Тэрбээр 1924 оны түүхт энэ өдөр Монгол Улс эрхчлөө тусгаар тогтнол шударга ёсны замыг сонгож бүгд найрамдах улсаа тунхагласан. Мөн анх дугаар үндсэн хуулиа баталсан түүхэн өдөр тохиож байгааг тэмдэглэж энэ түүхэн сонголтыг үргэлжлүүлэх шинэ зууны эзэд хүүхдүүд та бүхэн гэдгийг онцоллоо. 1924 оны түүхт энэ өдөр Монгол Улс эрхчлөө тусгаар тогтнол шударга ёсны замыг сонгоо авч хувь заяагаа өөрөө тодорхойлсон түүхэн шийдвэр гаргаж бүгд найрамдах улсаа тунхагласан түүхт өдөр анх дугаар үндсэн хуулиа баталсан түүхт өдөр юм аа. Харин өнөөдөр тэр түүхэн сонголтыг үргэлжлүүлэх шинэ зууны эзэд нь залуучууд та бүхэн болж байна. Монгол Улсын иргэн болно гэдэг бол зөвхөн үнэмлэх авах тухай биш. Энэ бол Монгол гэдэг нэрийг зүрхэндээ тээж авах андгаа амлалт юм. Өнөөдрөөс эхлэн эх орныхоо ирээдүйг хариуцах бас ухамсар юм аа. Иргэний хандгаа өргөх ёслолд оролцсон сурагчид үнэн шударга, цэвэр ариун, оюун төгс, хөдөлмөрч хичээнгүй иргэн байхаа андгаалж нийт сурагчдаа төлөөлөн 15 сурагч иргэний үнэлгээ ерөнхий сайд Занданшдор болон соёл спорт аялал жуулчлалын сайд Ундрам, Монголын залуучдын холбооны ерөнхийлөгч Билгүүтэй нараас гардан авлаа. Зүгээр иргэний үнэлэх биш бас ингээ өргөмжлөл авч байгаа болохоор айгүй юм дурсгалтай. Тэгээ бас юм дараа нь ч гэсэн ингээ дурсгад айгүй эргэж харахад гоё юмтай үлдлээ гэж бодож байна. 16 наснуудад төлөөлөд ирсэн сэтгэл аягүй гоё. Тангараг өргөх ёслолтой 800 хүүхэд нэг болж оролцож байгаадаа үнэхээр их баяртай байна. Тэгээд ирээдүйдээ хуульч болоод Монгол улсаа хүч нэмэртэй хүүхэд болно. За ирээдүйд би ингэж улс орныхоо нэрийг өндөрт гаргах их орондоо хайртай хүн болох юм байна гэж бодлоо. Тэгээд одоо энэ бол маш том хариуцлагаас цаана явж байгаа гэж бодож байна. Тэгээд цаашдаа ирээдүй хойчоо бас ингээд манлайлсан мундаг манлайлагч хүүхдүүд одоо ингээд энэхүү техникаас төрж байна гэх надад бас маш бахархалтай гой санагдаж байна. Би ер нь том болоод нийгэм тал руугаа мэрэгчлээ олъё гэж бодож байгаа. Тэгээд бас Монгол улстай хувьтай хүн болно гэдэгтээ итгэлтэй байгаа. Монгол Улсын иргэний хандгаа өргөх ёслолыг 23 дахь жилдээ зохион байгуулсан энэ юм аа. Энэхүү ёслолыг улсын хэмжээнд 16-наас хүрч иргэний үнэлгээ гардан авч буй залууст эх орон сэтгэлгээг төлөвшүүлэх, чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зэрэг зорилгоор зохион байгуулдаг уламжлалтай.